Сайн байна уу та? Сайн да хайн. Өөрийгөө танилцуулнах та. Би Лэглүүд хөвлүүд амгаа Свений валтны хөвөн Саял хамгийн шивда 1945 онд цагаан харын өмнө төрхөнлөг гişил да. Аа. Нөө Танайхан чи юу лээ? Оросоос орж ирсэн буриатуудаас хэдэн онд орж ирсэн бэ? 1918 онд л хавар 5 харын хөвөлшөрл ярхан шинж байдаг да. Ногоо гаршийн саг ханглаг гэдэг хангал да. Хөгшин жимнэр. Хөгшин жиднэг хэн гэж хүн байсан бэ? Саржийн жамсарны басхан Сэрмаа гэж л байсан л да. Хижидэд орж ирсэн гэсэн үг. 20 хижитэйл орхон гэшиг юм бахаа да. Чигэл хүнээ хамган болгон байна. Хамган болгон бата. Нөхөр нь жигмүдэсвэн вакцин сэтнэ жигмүдэсвэн гэж байсан хатаачи. Хүүхч ухт нь ямар шүү. Басганы Сэрмаа гэж байгаа да. Свений Сэрмаа гэж хөвөний Свенэ валдан гэж хөвөн басхан хоёртой айл байна да. Чиний хөгшин жий бол. Хөгшин жимнэ амсарны Сэрмаа гэж 1980 онд одоо 88-тэй болоод явхан гэшигдээ бурхандаа явхан да. Хойноо хаана байсан улсууд вэ? Хойноо тэр нөө өвсиогээс алхны өврө хүндийн адагт ямсарны хийгээш нь байна. Тэр вакцин сэтнэ хийгээш нь тэр зэрэглээ хүндийн нуурай хүндийн гэшин адагт тэр захмал замаа гүрээ даатхэн зүүн талхан доошхно тэр илээ талдал байна гэж ойлгох шилбэдэ. Тэр юу нөгөө одоо эрдэм хамтрал юу гэдэг юм бэ? Тэр шин баруугаар тэр дулдыргын голхон хүндээд байдаг л да эрдэм хамтрал гэж. Саяны ярьж байгаа газартны хаан. Тэр эрдэм хамтрал зүүнтэй шав доош дулдыргын арьяоноо жаахан хойшхон ойрхон да. Дулдрагаасаа бол их ойрхон юм. Дулдрагаасаа их ойрхон. Тэр нуурай хүндийгээр баруун тийшээ хатаал эрдний хамтрал ордог юм. За. Тэр өвөр алхна гэжтэй тэнд дээр үед Сталин колхоз гэж байсан тэр большевик колхозыг хоёр нийлээд тэгээд эрдэм гэж болсон юм гэж агшхал да. Дээр тийгс. Тэгвэл мөрөгдөг газар нь тэгэл агын дасан бож таарах нь. Агын дасан. Тийм байна. Манай хөгшин ав жигмүдэсвэн гэж байсан. Агат сэвэн нөө саян гэрүүлэгш сэвэн жамсрааны гэж хэлдэг гэшүүдэ Монголд баха их шинжил ухаан тал юмд баха их оролцож яхан номсодрын талд тэрийн тест сэвэн жамсраантай хамт агаад Орос бага сургууль төгсөн хүн гэгш юм. Агаад буриатууд бас тийшээ явдаг, баг сургууль руу явдаг байсан юм байна. Тэр вакцин сэдэн гэшүүгэн дөрвөн аш яга том хөөйн агын дасанд лам болгож хоолгон тэр жигмдэшэвэн гэж хөгшөөмнах өвгөн байгаа хангалтда агын хурал тэнд шашны нам үзээд гівшийн дамжаа барийн гэдэг хангалтда гівш болон хамгаалан гэх юм бид мөнөөсөгаа. Тэр юу агын агад чин тэн чин нөгөө бас нэг уул аг уул гэж юу лээ? Тэр нэг уул байгаа шүү дээ. Дээр үед мөнгө цастай жилөө. Тэр одоо нэг гороо хийгээд байгаа газар чи алхан уул гэж. Алхан уул. Алхан уул гэж байгаа удаа тэр дулдыргын арьяон хойшхон давас эрдэм хамтрал 12 км алхан уул бахан 10 км гүдэ. Тэгвэл хориод болох уу? Нэг ашиг да. Одоо хүмүүс тийшээ их нөгөө гороо хийж явдаг болсон юм байна. Тэрс дээр үедс гороо жил байх өргөж хэн их тэр агын үндэсний тойргийн бурядууд биш шүтдэг ийм газар л да. Алхан уул гэж. Тэр юунд тавтаны адагт дулдыргын арьяон хозон тийш сахны гэж хаттай шулуутай уул байдаг юм. Тэрнийг шүтдэг
байна да. Гол газрууд нь тэр юм Тий байна. ойрхон да тийш хол биш. Тэр юу нутаг авшигтай бат тийш. Ямар нутаг нэ? Ойрхон гэх юм битэн актер юу гэж дүтгэн үгтэй. Зөө. Тий хэллэг хоошилшиг гэсэн юм битээ болоод хэллэг хүн ойлгохгүй баш өдөөш мэдэнгүйгээр хэлчих хавш. Одоо Брат тэнд байна хамаатнуудтай хэр холбоотой байна? Холбоотой да. Тий 1968 он эхлээд ошиж ирдэг болоо тэгээд хөгшин авсын нүүдэн одоо нагасаа 68 он дараа хил гайгүй болжээ. Тий бүр урилга юм яашээс зөвшөөрөл авсээс яваадаа олиггүй. 68 оноос өмнө хүмүүс явдггүй байсан уу? Эсвэл таараа залуу байгаад нэг сайн Залуу байгаад юмтай 60-аад он хол гайгүй болсон. гайгүй тийгээс явуулдаг урилга ирүүлдэг энэ төр бол 50-аад он энэ төр явж ирнэ гэж дуулаагүй юм байна. дуулаагүй. Тэгээд чангал байж байгаас л тий. Тий хил шанга байна л да. Тий 68 онд анх очиход Оросууд хэр амьдрал нь хэр байсан? Бурятад. Тийхэд амьдрал нь хайм байгаа хангалда. Манайдын бол хамаагүй дээр Тий хамтрал нүүдэнд болт ашиг ордогтой байх юм бата болт чи хайнгал байх юм да. Манай төрлөө зонууд нагасан нэрэмнэ нагсаж юм тийл яваа хангалда нагсаж юм нэ ахын хөвөнө их шин хөвөнө хийж ялнууд юунууд хоншингууд одоо хашаа хөрөнд Пертвашаван гэх лоосон нэрт хадаатэйнууд одоо хөршигрэл айлнууд байгаа гэсэн үү. Сэтгэл санаа ч гэсэн сайхан байж тий. Тий сэтгэл санаа ч гэсэн сайхан тийгээд манай хөгшавын нэг төрлөнд даахад өгөн нэг хөгшин ашхатмнэ тийгэж байгаа гэсэн. Нахара холхоосэ хонядуула хамби намд Москваваа шиш орчин зөвлөгөө хан тий гэж хөрж байгаа юм. Миний ханахад одоо хөдөлмөрийн гавьяаны улаантайгийн одон аваач Москва баач зөвлөгөө хэн юм шин тий ойлгоо хангалж. Тий 68 онд анхаа дараад нь хэд онд явсан та? 68 онд яваа 72 онд яваа гэвтэ. 72 онд бас хөгшдүүдтэй явааг даа. Үгүй ганцаараа аймгийн намын хорон өргөдлөвч аймгийн намын хорон зөвшөөрөл аваад нах ямны хилтсээс 10 хоногийн зөвшөөрлийн сагаан хуудас аваад тэгээд хилээсээ цаашаа чи дуулдраа таны хэлж байгаа зэрэг чинь нэг 200 мод байна уу? Тий Баян уулын төв 200 Баян уул тий. Хил хүртэл 62 км хилээ долдрын аргийн хүртэл 184 км л да. Гайгүй юм. Гайгүй да ойрхон ш та дүүтэй. Тийм байна. Тий. Тэгээд 70 хэд онд явахдаа хэд хоног явсан та? Тэр 10 хоног согол вактаад тийхэд тэр улхнаар гарч явдаггүй байгаа л да. Тэр үед хаагаар явж ирсэн. Тий доронтоос одоо вагоноор хасдаг. 90 цаваар гардаг. 90 саваар. Тий. Могойт станц Могойт гэж байна тийш одоо Могойтын районы төв болсон байгаа л да. Дажгүй том болсон байлээ. Тий тэнд урд нь том байсан уу ер нь? Их том л газар дажгүй том. Тэр урд нь их явж байгааг болохоор мэдэхгүй. Тэр шиний юу та бид нар чинь 80-аад онд очиход хэр байсан бэ? Би одоо санах. 80-аад онд явхад яхантай багт төрлө байгаа хангалтаа мөн том өргөжөөдөл байна. Айл амтын шахаа төвлөрөө одоо манайх шиг юм биш үү? Тийм ээ манайх шинжил хийгээд хөдөөнөө юуруугаар нөгөө хамтрал энэ төр гэсэн юм байхаа бол гэхэд нь хол болоо та. Ажил нь жоох. Тийм. Тэгээд хүний зоны шүдөө өвдөө залуу. Тий тэгээд хамгийн сүүлд та хизээ байсан. Өрөөдөр. Хамгийн сүүлд чинь одоо 2011 онд нэг ашаа Азин юунеш уртх хэдэн онд унавта бас 15 6 он. 5 6 жилийн 5 жилийн өмнө яваад ирээ халта. Яроохон яваад чи. Одоо очвол хаагур очимоор байна. Одоо очход юугаар энэ алтан булгаар
наушкард вагоноор наушкар игээд алтан булгаар автобусаар явах нь л их дүүт болоод байна да удаан өдөр ороод хийгээд Тий. удаан өдөр хойш агийн сентер хүртэр автобус явж байгаа штэ удаан өдөр Тий. тэрэнд хуугаад энэ төр ашигт дүүт амарлаг болоод байна л да. Тий. Зам харгүй ер нь Тий, бүх юм зам сайжраад. харахгүй хайтай болоход Тий. тий манай хөгшөөгийн игшин басган За. нэг дүү басганы байхын тэдний хүүхдүүд байдаг шиг да Тий. агийн онд зүтгэлийн арай хамтрал гэж зүтгэлийн самандаг хин да шандал зүтгэлээр байх шиг да агийн төвөр байна. За. Хөгшин нэ игшин хүүнэ химагайт тин арайнд байна. Чи хүүхдүүд нь байна да хоёр бас хүүн басгатай. Чи тэр нэг басганы удаан үдэд байдаг басган хөргөний. За. Хүүхдүүд шинэ хоо томнууд болгон будаа тийгээд. Тэд нар ч гэсэн бас бүгд л төв рүүгээ орч залуучууд нь те. Тий тэд нар яг хоргуул тавлаад төв ташил удаан үдэд ажиллаж хандаа тэр басган хөргөн. За. За яриа өгсөнд баярлалаа. Сайхан яриа өгсөнд. За.